Энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр хэдүүлээ подкаст дээр ойр орхон хийдэг асуулт хариулт хэсгээр эхлэе. Тэгэхээр юу вэ гэхээр миний YouTube сувг дээр миний тавьсан видеонууд дээр хүмүүс асуулт асуусан байгаа. Тэгээ бид тэр комментуудад нь заримдаа цуглуулж агаад хариулж байгаа. Тэгээ өнөөдөр яг тэр хэсгийг хийцгээе. Өнөөдрийн энэ өдөр амар мэнд өнгөрч байгаа байх гэж найдаж байна. Ямар байна? Ирэг илүү байгаасаа гэж найдаж байна. Тэгээд энэ талаар өндөрлж явах ярилцуулна. За тэгээд эхлэхдээ балер өдрөг бот хоёрынхоо ишлэлээр эхлэнэ. Өнөөдөр 190-р хуудас дээр өнөөдрийн сэдвтэ бас ерөнхийдөө миний сүүлийн үед яриад байгаа нэг хүмүүст нэг ойлгуулчих гээд байгаа нэг зүйлтэй аюу ач холбогдолтой. Өөрөө ч гэсэн давтаж байгаа зүйлтэй ач холбогдолтой. Тэгээд энэ өнөөдөр өдөр 87. Тэгээд энэ бот хоёр маань ерөөсө 100 өдрийн хөтөж зүйл байгаа битгий мартаараа өөрөөр хэлбэл өдөр болгоно нэг хуудсан дээрх зааварчилгааг л даахад зориулсан. Тэгээд тэр нь өөрөө нэг ойролцоогоор 13 сэдвийн хүрээнд нөгөө нэг миний дадал зуршил эрүүл амьдралын маягуудыг яг одоо энэ ярьдаг зүйлүүдээ нэг нэгээр нь өдөр өдрийн даалгавар болгоод зааварчилгаатай тайлбартай гэж оруулсан байх. Бас дээрээс нь манай чахагийн хийсэн гой графикуудын хажууд миний хуудас болгон дээр байгаа. За өнөөдрийн сэдв болохоор сануулах өдөр гэж. Сануулах өдөр гэхээр юу ярьж байгаа вэ гэхээр аливаа дадал зуршил Hi baby. Hello. Аливаа дадал зуршил бол бидний өдөр бүр хийдэг жижиг алхмуудын хуримтлал. Тэгэхээр сүүлийн 80 гаруй хоногийн хугацаанд хийсэн сурсан үйлдэлүүдэд давтсаар байвал цаг хугацаа өнгөрөх тусам бид эдгээр дадлаа энерги зарцуулахгүй, ухамсарлаж удаан бодохгүйгээр, шийдвэр гаргахгүйгээр хийдэг болно. Тийм болохоор та ямар үйлдэлийг давтдаг вэ гэдгээ бодох хэрэгтэй. Нэгтэн хийж байгаа зүйлтэй нь хүнд биш, зовлон багтай байх ёстой. Хоёрт нь болохоор өөрт тань таашаал өгч, өөрчлөлт мэдрүүлэх ёстой. За энэ чинь нэг хит хитэн зүйлүүдээр саяны хоёр дотор өгүүлбэр дотор агуулгдсан байна. Эхнийх нь болохоор хийж байгаа зүйл чинь хүнд биш байх хэрэгтэй. Аль болохоор танд хийхэд тийм хэцүү шийдвэр гаргах ёсгүй байх хэрэгтэй. Аль болохоор амархан, аль болохоор хөнгөн, хамгийн минь бэлэн тодорхой байх хэрэгтэй. Яг тэгээ энэ талаар би бас өмнөх подкаст дээр ярьсан байгаа шүү. Хоёрт нь болохоор өөртөө тийм таашаал өгөх ёстой. Өөрчлөлт мэдрүүлэх ёстой. Таашаал өгөх ёстой гэдэг дотор сэтгэл зүйн таашаал ярьж магадгүй, бие физиологийн таашаалууд, гоё мэдрэмжүүдийг ярьж болно. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тэр нөгөө шагналын систем гэдэг чинь зөвхөн гаднаас гарч ирэхгүй, дотроос гарч ирдэг хамгийн хүчтэй шагналын систем нь энэ бааш. Таашаалууд. Тэр гоё мэдрэмж дээр, эерэг мэдрэмж дээр таашаал өгч байгаа мэдрэмж чи явж химийн уруулын зүйл явж байгаа гэдгийг л мартаж болохгүй тийм ээ. Бидний бие чинь даавраараа дамжуулж өөртөө зааварчилгаа, яг багш хүн шиг зааварчилгаа өгдөг. Тэр зааварчилгаа нь яадаг вэ гэхээр муу зүйл бол бид нарт тэрийг онцгүй мэдрэмжийг, сөрөг мэдрэмжийг мэдрүүлээд битгий давтаараа энд ер нь би чи онцгүй шүү гэж хэлдэг. А хэрэгтэй зүйл ах юм бол яг эсрэгээрээ өө энэ чи аягүй гоё энэ хардаа чи ийм гоё хийжүүл чамд би ийм гоё мэдрэмжийг өгдөг гэдгийг би ингэж хийж бид нарт нэг бол тэр зүйлийг өшөө хүчрхжүүлж өшөө давтах магадлалыг өсгөдөг. Эсвэл бид нарыг хорих, болиулах чиглэлийн үйлдэл хийдэг ба. Тэгээ энэ механизмыг бид нар бас өөрөө удирдах боломжтой гэдэг би урд нь ярьж байгаа. Тэгээ энийг хэлээ бас ирээдүйд магадгүй ярьж байгаа. Гэхдээ өмнөх подкаст ярьж би яг энэ талаар жоох ярьсан. За тэгээ эцэст нь болохоор өөрчлөлт мэдрүүлэх ёстой гэж хэлсэн байна. Энэ аягүй чухал элемент байна. Энэ дотор юу мэдрэх ёстой юм гэхээр өөрчлөлт ер нь хүнд яаж мэдрэгддэг юм бэ гэхээр ахиж мэдрэгдэх ёстой. Нөхцөл байдал одооноос ондоо болж байна гэдэг нь нүдэнд харагдах ёстой, баригдах ёстой. Тэгээд мэдрэгдэх ёстой. Өөрчлөлт мэдрэгдэх ёстой. Энэний нэг энгийн жишээ нь яадаг вэ гэхээр хүмүүс ингээд жин хасах үйл ажиллагаа хийгээд тэгээд жингийн ингээд багасж байгааг харангуут хүн тэрийг хийх магадлал нь өшөө өсдөг. Яагаад гэвэл тэр хийж байгаа зүйлийнх нь үр дүн гарч яана гэдэг нь өөрт нь батлагдчихж байгаа болохоор нөгөө нэг хүн яадаг вэ гэхээр урам аваад тэмдэглэлт хийгээд байдаг ба шүү. За тэгээд бот хоёроос 87 дугаар өдрийн эдлээ мэдээлэл яваа. Номнууд хоёр ном маань хоёулаа дэлгүүрүүдээр намын дэлгүүрүүдээр хаасаа зарагдчихж байгаа. Энэ 2 дугаар намыг Amazon дээр би арай тавиаг байгаа, утгагүй тавих гэж хичээх болно. Нэгдүгээр ном болохоор англи хэл дээр Amazon дээр PDF-ээр Kindle хөлбөрөөр тавигдсан байгаа шүү.
Өнөөдрийн сэдв асуулт хариулт. За тэгээд би хэлсэн түрүүн манай YouTube суваг дээр яг энэ видеог үзэж байгаа. Эсвэл аудио сонсож байгаа бол YouTube суваг дээр OKT гэх байгаа. Тэгээд би энэ подкастуудаа тавьж байгаа. Тэгээд подкастыгаа доор хүмүүс айгуугай олон асуултууд тавьсан байгаа. Хичээс би сонгож байгаад хариулж байгаа шүү. За эхнийх нь энэ асуулт айгүй олон орж ирсэн асуулт байгаа. Тэгээ би эднэрийг сонсгоо. Нойрны чанарыг хэмждэг багж Монгол байдгүй. Ердийн багш хүнд ямар хэмжүүрийг байвал авбал зүгээр вэ гэж. За би тэгээд амралтын өдрөөр өглөөс зэрэг тэгээд 100 үйлрэл болж байгаатай холбоотойгоор миний энэ амьсгалын зам дээр ямар ч байсан юм өглөөд юм аллерги шиг юм мэдрэгдээд дотоод хавталт магадгүй бий болж байгаа гэсэн юм таамаглал гарч байна. Яг тэр энэ хамар ингээ өглөө ингээ битүүрж байгаа. Тэгээд дээрс нь амьд цэцэг байгалийн зүйлүүдээс болоод миний одоо ингэж байгаа гэж байна. Иймэрхүү зүйлийг би дандаа ажилтдаг хүн байна. Ер нь биеинд гарч байгаа бидний ихэнх хүний тоодгүй тэрний жоохон сигналууд маань буцаад бидний биеинд хэлж байгаа бид нартай ярьж байгаа зүйлүүд байгаа. Тэгээ би ингэж анзаар. Тэгэхээр өглөөдөө ямар ч байсан хамар маань жоохон бөглөрөөд байх шүү. Гэтэ гайгүй байгаа бас. Кофе. За тэгэхээр нойрны хэмжүүр хэмжиж болтгүй зүйлийг сайжруулж болтгүй маш энгийнээр. Хэмжүүр гэдэг бол бид нарт яг түрүүчийн ярьж байгаа өөрчлөлт болж гин болохгүй байна уу? Юу болж гин, юу болохгүй байна энэ гэдэг зүйлийг өөх сигнал байна. Хэдийгээр хэмжүүр гэдэг зүйл аюул олон хүнд бас хэрвээ зөв ашиглахгүй бол сөргөөр нөлөөлөх магадaltaй байдаг. Яа тэгэхээр мэдээлэл маань эерэг мэдээлэл байхад хүн аюул урам өгнө. Буцаагаад хэмжиж ил байгаа юм чинь болж байгаа зүйл харагдана, болохгүй байгаа ч зүйл харагдана тийм ээ. Муу нойртой болсон гэдгээ тэрний хэмжүүрийг харангуй сэтгэл зүгээр унах магадлал аяг өсдөг. Энэгээрч бүр судалгаа хийгдээд нэр томьёо гаргацсан байдаг яг энэ зориулсан. Хэдийгээр хэмжүүртэй байснараа сайжруулах боломжтой ч гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй биш бол хэмжүүрээс болоод хямрах, стресстэх магадлал бас байдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээ ингэж хэлснээрээ би одоо ямар сонголт байгааг хэлнэ. Тэгтээ тэрний өмнө өөрийгөө бас асууж үзээрэй гэж хэлмээр. Та муу юм харахаараа, муу юм сонсохоор аюу стресстэй хүн үү? Сөрөг юм сонсохоор хэрвээ тийм бол магадгүй хэмжих нь одоохондоо хийх зүйл биш зүйл гэж магадгүй. Гэтэ би хэлчихээ да. Би одоо чинь хэмжээд өөрийгөө хэмжээд олон жил болж байна те. Бүр итэвхтэй аюу нарийн хэмжилтийг эхлээд нэг 6-7 жил болж байгаа. Бүр нарийн бишээр одоо ингээд янз бүрийн хэмжүүр зүүгээд бол 10 хэдэн жил болж байгаа. Анхны Apple Watch-аас эхэлжсэн. Whoop гэдэг одоо миний явж байгаа хэрэг хэмжүүрээ би 1100 өдрийн өмнөөс нарийнаар хэмжилтөө эхэлсэн байгаа. Тэрэн дээр тэр зэмсэг дээр болохоор тэрний өмнө би Fitbit айгүйх удаан зүудгээс Fitbit анх гарч авдаг. Тэгэхээр тэрийг хэлмээр ш. Тэгээд тэгсэн ч гэсэн би хэдийгээр ингээ айгүй олон жил өөрийгөө хэмжиж байгаа ч гэсэн одоо ч гэсэн заримдаа хэрвээ би сонор соргог биш бол өглөөдөөс ирээд нойрны хэмжүүрийг хараад хямрах нөхцөл одоо ч гэсэн надад явагддаг гэдгийг хэлмээр. Тэгэхээр өөрөөр хэлбэл би ингээл дандаа гоё ингээл хэмжиж байгаа мундаг байгаа гэд дандаа ийм эрэг тэрлүү айгуу тийм эрүүл хандж байгаа гэсэн асуудал бол биш шүү. Би ингээд савладаг гэдгийг хэлмээр. Би тэрийг анзаараарай гэж. За тэгээ асуулт яриад яаж нойрны хэмжүүрээ Монголд хэмждэг юм байгаа юу? Тэгээд ямар хэмжүүрийн хувилбарууд байна? Хямдхан хувилбар хаана вэ? Өндөр хувилбар хаана вэ гэдэг дээр хэлээ яс ярилцъя. Хамгийн түрүү Германы нэг залуу байдаг. Тэр залуу яадгүй гэхээр яг энэ бүх энэ биеийн хэмжүүрүүдийг бүх брендийг тийм ээ одоо хэдлээ биеийн хэмжүүр гэж ярих юм бол энгийн бөгж байна. 3 4 5 төрлийн бөгжүүд байна. Samsung утгагүй бөгжөө гарах гэж байна. Хэмжүүрийн бөгж гарах гэж байна. Apple ч гэсэн магадгүй утгагүй өөрсдийн эрүүл мэндийн бөгж гарах гэж байна. Хамгийн алдартай нь Oura Ring гэдэг бөгж байдаг. За бугуун дээр зүүдэг янз янзын юмнууд байгаа. Дэлгэцгүй Samsung, Fitbit, Apple, Huawei
гэх мэт төрөл байж байна. Орон дээрээ тавьдаг хэмжүүрүүд байж, өөр төр зүөх албагүй хэмжүүрүүд байж байна. Миний ашигладаг whoop гэдэг одоо миний дотор хувцсан дотроо хийчдэг ийм хэмжүүрүүд байна. Зүгээр аваачаад энэ юу хувцсныхаа энчээр ингээд зүгчдэг ийм хэмжүүрүүд байна. За мэдээч хэрэг лабораторийн төвшний хэмжүүрүүд байна. DEXA scan ч юм уу, өөр одоо янз бүрийн 3D сканууд ч юм уу, MRI scan ч юм уу, янз бүрийн бүр өндөр төвшний хэмжүүрүүд байна. Тэгэхээр ер нь бол биднэрт өнөөдөр нэг үеийг бодвол сонголтууд аюух байгаа. Хамгийн хямдхан хэмжүүр гэх юм бол нэг $80 үнэтэй хэмжүүрүүд байгаа. Хамгийн үнэтэй гэх юм бол $1000 хэмжүүрүүд байгаа. Тэгээд тэр миний хэлжсэн тэр герман залуу scientist залуу, шинжилгээ ухаан залуу яадгүй гэхээр эдгээрийг хамгийн өндөр наривчлалтай хэмжүүрүүдийн эсрэг хэмжээд ер нь одоо чанараараа юу хамгийн сайн бэ гэсэн 4-5 жилийн өмнө ихэнх чанараараа лабораторийн юунуудтай технологитой харьцуулахад аюул доогор байдаг гэсэн бол одоо тэр үеиг бодвол хамгийн юмнууд хамаагүй сайжирсан байна. Тэгээд энэ хямдхан мөртлөө чанартай Huawei-гийн хамгийн сүүлийн хэдүүдийг тэгээ Монголд маш их зарагдж байгаа. Huawei-гийн хамгийн сүүлийн хэдүүдийг авч зүгт бол ерөөсөө буруутахгүй байгаа шүү. Хямдхан мөртлөө өндөр чанартай. За хоёр дахь нь болохоор Apple Watch-ууд байна. Apple Watch гэхээр заавал ультра байх албагүй. Бүр явж SE буюу 22 оны SE модельүүд хүртэл өндөр наривчлалтай гаргаж чаддаг байгаа. Тэгээ би болохоор одоо хүмүүст ерөнхийдөө тэр хоёрыг ихэнх одоо эхэлж байгаа хүмүүст аюу тохирно гэж бодож байна. Дэлгэцтэй, үнэн хямдхан, гайгүй боломж Apple-ийнх нь арай үнэтэй мэдж байна, ойлгож байна. Samsung-ийн цагууд, Google-ийн цагууд ч гэсэн аюу боломжийн байгаа. Тэгэхээр энэ нэрний цагийн хувилбар аюу хүмүүст би олон талаараа боломжийн гэж бодож байна. Батарей гэдэг зүйл хэцүү байдаг. Тэгээд Huawei-г Монгол зардаг, Samsung-ийг Монгол зардаг, Apple-ийг Монгол зардаг. Эднээс аль алийг авч болно. Миний ашигладаг Whoop гэдэг хэмжүүр Монголд арай байдгүй. Тэгээд тэр нь гэхдээ бас ядаргаатай зүйл нь юу гэхээр subscription модельтэй. Тэгэхээр зүгээр хэмжүүрийг авахаас гадна сар болгон мөнгө төлдөг. Тэгээд үнэтэй болж хувирна. Жилдээ нэг ойролцоогоор 500 англи паунд төлдөг. Тэгээд хямдрах үед нь авах юм бол $300, $300 жилийн зардлыг авч болно. Oura Ring ч гэсэн одоо сарын subscription толцсон бүгж нь. Oura Ring-ийн чанар бол аюу сайн. Гэхдээ одоо утгагүй ингээд бүгжний зах зээл дээр олон сонголтууд гараад ирэхээр энэ үн бас нэг жоохон автгарах болоо гэж байна. Тэгээд эднэр бол ерөөсөө хангалттай гэдгийг хэлмээр байна. Ямар ч хэмжүүрүүд лабораторийн технологийн 0.098 хүртэл ойртон нэг болох юм бол яг адилхан гэсэн 98 хүртэл ойртон. Тэгээд олон хэмжүүр одоо шинэ калори хэмжилтүүд бол отоолтол аюу муу. Ямар ч Apple Watch-аас бүгд калори хэмжилт бол угаасаа муу. VO2 max угаасаа хэмжиж чадахгүй. Зүрхний цохилтын хэмжүүр ашгүй сайжирсаар байгаа. Тэр л ер нь хамгийн гайгүй. Температур арай гайгүй болж чадж байгаа. Оксижен буюу цуснд хүчилт хэрэгжин хэмжээ гайгүй болж байгаа. Гэх мэт юм хэмжүүрүүд нь нэмэгцээр байгаа. Гэхдээ бид нэр энэ хэмжүүрүүдийг ашиглаад хамгийн гол чиглэл харах зорилготой гэдгийг битгий мартаа. Нарийн тоондоо биш чиглэл. Өөрөөр хэлбэл 10 хоногийн дараа таны тоо дээшилж гэнүү доошлж гэнүү гэдгээл хамгийн гол нь анхаарах нь аюул чухал. Тэгээд би болохоор яадгүй гэхээр тэр дээшилж байгаа доошлж байгаа өөрчлөлтүүдэд юу хамгийн гол нөлөөлдөг вэ гэдэгт анзаарч байгаа. Би яг одоо 5 зүйлийг дуршиж байгаа тэрэн дээр. Тэгэхээр би яадаг вэ гэхээр сар болгон амьдралынхаа хэм маяг тохирсон зүйлүүд юм жишээ нь нэг хэсэг миний хэмждэг байсан зүйл үнэхээр 2 цаг 3 цагаас 2 өдрийн 2 юм уу 3-аас өмнө сүүлийн кофегаа уучвал шөнийн ойронд ямар нөлөө гарч ирнэ гэдгийг хэдэн өдөр дараалж хэмжиж байгаа. Тэгээ хэрэгтэй хэрэггүй юу гэж харсмаар. За эхний хариулт нь энэ байна. Жоо удаа хариулчлаа. Хоёр дахь нь Оката яаж ингэ сайн ярьж сурсан бэ? Анх таны юуны тухай ярьж буй чинь биш яаж ярьж байгаа чинь ярьж байгаа чинь татагдж сонсдог болсон. Таны ярих техникийн тухай ярьсан подкаст байвал линкийг тавиад өгч. Би ярих техникийн тухай подкаст хийгээгүй байгаа. Гэхдээ ярих чадварын тухай ерөнхийдөө хэр чухал вэ гэдэг зүйлээ олон подкаст дээр дурдсан байгаа. Би багасаа мэтгэлцэн гэдэг зүйлд орсон. Тэр надад яхахгүй нөлөөлсөн. Хоёрт нь болохоор би өнөөдөр өөрөө нэг мэдээллийг боловсруулах гэдэг зүйл зөв зохион байгуулалтанд оруулах, ярих гэдэг суурин мэтгэлцээс тавьдаад аяанда ажил бол амьдралын шаардлага тэрийг аюул улаан хийх, датлах хийх боломж гарсан. Тэгээд би миний ажлын нэг хэсэг нь ихтгэл тавих, олон нийтийн өмнө ярих.
Тэр яах аргагүй тэгээ хүнд ярих чадвар дээр нэмэр болдог байгаа. Тэгээ ерөнхийд нь хэлэхэд бол ямар ч чадвартай адилхан давтна итвэхтэй давталтыг хийн байнга шинжилэн сурна арга барил суралцсан тэрнийхээ хариугаар өөрөө сайжирдаг байгаад байгаа тийм ээ. Өнөөдөр би энэ подкаст дээр ярьж байхдаа энэ гарын хөдөлгөөнөө илүү их хянах хэрэгтэй. Хоолойны энэ болгон дээр би тоглолт байнга хийж байгаа. Тэгээд энэгээр би юу гэх гэдэг нь болохоор өөрийн мэдрэмжээ хүнд хөв болгож чадж гэнэ гэдгийг ерөнхийдөө ярианы чадвараараа харилцааны механизмуудаар хүргэх гээд байгаа гэж ойлгож байна. За тэгээ подкаст хийнэ гэдэг. Гурав дахь асуулт. 2 билүү 3 жилийн өмнө зөвлөд байсан зөвхөн нэг л уулын орой гэсэн ойлголтыг чинь саяхан ойлгосон шүү. Ойлгох гэж арай л их хугацаа зарцуулчихлаа гэж. Миний ер нь нэг сүүлийн олон жил ингээд коуч хийгээд хүмүүстэй хамтарч ажиллаа, хүмүүст өөрчлөлтөд зөвлөгөө өгөө туслаад, минь дахаараа дамжуулаад бид нэг олон мянган хүнд ингээд эрүүл амьдралын маягийн гоё ингээд өөрчлөлтийг оруулж өгөөд амжилттай, амжилтгүй хоёуланг ингээ харангуут миний нэг ойлгож авсан нэг 2 3 зүйл өгдөг хүнийг өөрчлөлтөн дээр. Тэгээ яг энэ саяны асуулт комменттэй адилхан. Нэг нь болохоор сурагч бэлэн болсон үед л багш гарч ирдэг. Энийг бол би олоодаа ярьчихсан тийм ээ. Хүн бэлэн болоогүй хахад гадны хичнээн мундаг өөрчлөлтийн зөвлөгөө, механизм, мэдлэг, ментор, коуч байсан ч гэсэн хүн өөрчлөлтгүй гэдэгт би ойлгож авсан. Тэгэхээр хүний бэлэн байдал гэдэг зүйл аюул чухал юм аа. Тэгээд хүн бэлэн байдлаа өөрөө бий болгож чадах болдог гэдгийг харсан. Хүн бэлэн болох руугаа ойртож болно илүү хурдтайгаар. Эсвэргээрээ бас бэлэн байж байгаа бэлэн биш болж болно тийм ээ. Тэгэхээр тэр бол хүний өөрийнх нь удирдах бас нэг жоохон нөлөөлж болох нэг механизм байх шиг байна. Хоёрт нь хүний тэр өөрчлөлтөнд шаардлагатай тэр нэг одоо ингээ өөрчлөлт гэдэг зүйл чинь ингэжээс нэг гинт юм өсөрч өөрчлөлт үүсдэг. Өөрчлөлт гэдэг зүйл чинь саяхан би бас Толстойн аюугай ишлэлийг сонссон байгаа. Толстой их гэж үзэж байна. Тэгээ хэлсэн зүйл нь юу гэхээр дайн хизээч хэлсэн өдрөө эхлэх байд юм аа гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл бидний нүдэнд харагдж байгаа тэр том өөрчлөлтүүд, тэр том үйл явдлууд хизээч яг тэр хэлсэн зэгээс эхэлдэг өмнөх олон жижиг алхмуудын хоригдлол яаж өөрчлөлт яг адилхан. Тэгээд хүн ингээд юм ойлгох, миний ярьж байгаа зүйлээс юм ойлгохын тулд би ч гэсэн адилхан юм уншиж мэдж байгаа тэнцээс юм ойлгож ухаарахын тулд би маш олон жижигхэн анзаарагддгүй мэдлийн хоригдол нь ингэж явагдаж байгаад тэгээд тэрний нэг юм ойлгогдох, зохион байгуулалтанд орох тэр нэг yon хийх гэдэг момент нь магадгүй сүлд явагдаад тэгээд тэр бүх хоригдол нь тэр нэг хэрэгтэй өөрчлөлтийн том алхмыг бий болгодог юм шиг санагддаг. Тэгээд би ингээ коучны хувьд би энийг мэдээд бас өөртөө ойлгуулдаг зүйл нь юу вэ гэхээр миний удирдах чадах зүйлүүд байгаа хүнд нөлөөлөх бас адилхан нөгөө талд нь нөгөө хүний цаг хугацаа гэдэг зүйл би бол удирдах чадахгүй тэр хүн илүү нөгөө хүнээс хамааралтай юм а гэдэг ойлголт. Тэгээ энийг хэлснээрээ би эцэст нь ийм л хэлэх гэсэн. Төвчээртэй байл сурах хэрэгтэй хэдүүлээ. Өөрчлөлт болгон өөр өөрийн цаг хугацааг шаарддаг. Эмчилгээ болгон өөр өөрийн цаг хугацааг шаарддаг. Бид нар 5 жил хэцүүдж байгаад тэрийг эмчлэе гэвэл 5 хоног дэмжлэхэд аюу маа. Хэдэн жил зовсон зүйлийг хэдэн сард эмчлэх магадaltaй баг. Хэдэн жил бий болсон зүйлийг хэдэн хоногт өөрчлөхөд аюу хэцүү. Тэгэхээр ерөнхийдөө хэлэх гээд байгаа зүйл дэвчээртэй байх хэрэгтэй юм болгон яхахгүй л өөр өөрийн цаг хугацаатай байт юм байлээ. Би энэ үннийг хүлээн зөвшөөрөх дуургүй хүн. Гэхдээ одоо хүлээн зөвшөөрч байгаа. Насны юм байлгүй те бодвол те. За дараагийн асуулт. Согтууруулах хунданы хэрэглээгээ хэрхэн багасгах вэ? За энэ дээр нэлээд ярьсан байгаа. Энэ бол том сэдв. Тэгээд те ойрдоо ер нь дахиж энэ сэдвээ хүндий гэж бодож байгаа. Яагаад гэвэл бие ашгүй хувь хүнийхээ хувьд бас яг энэ дээр өөр айгуугаа дараачийн төвшөндө орцсон юм шиг санагдаж байгаа. Тэгэхээр тэр талаар энэ аяллахаа тухай, энэ явцынхаа тухай ярилцъя гэж бодож байна. Тэгээд ерөнхий зүйл нь юу вэ гэхээр аюу төвчээртэй байх хэрэгтэй. Согтууруулах хунданы хэрэглээ гэдэг зүйл чинь яг л миний түрүүч ярьсан шиг олон жилийн хоригдлол бий болсон сэтгэл зүйн ойлголт, ухамсар тэр согтууруулах хунданы тухай бодож байгаа хэрэглээний тухай бидний амьдралд эзэлж буй байр суурь, үзэл бодол, дээрээс нь дадал зуршил гэдэг зүйлийг олон жил хоригдлогдсон болохоор тэрийг бас өөрчилж, тэрийг эмчилж, тэрийг идээж өөртөө эрүүл хувилбарт нь оруулахад бас нэлийн хугацаа шаарддаг гэдгийг хэлмээр байна. Би өнөөдөр хамааралтай хүн согтууруулах хунданаас тэгээд тэрнээсээ би яг ингээд өнөөдрийнхөө эрүүл харилцаанд ортол
би бол асуудалгүй 10 хэдэн жилийн дээр ажиллаж байж өнөөдөр энэ төвшөнд орсон гэж харж байгаа. Өнөөдөр энэ төвшөнд орсон гэдэг нь би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хамааралтай болсон хамаагүй багсан. Би өөрөө удирдах чаддаг болсон их тохиолдолд тэгээд тэрнийхээ дагуу амьдралын хэм маягтай тэрнээс гарч буй өөрчлөлтүүд маань нөлөөнүүд маань өнөөдөр сөрөг байхаас илүү neutral эсвэл эрүүл болгож чаддаг болсон. Миний тэрийг бодож байгаа зүйл нь айдгүй боломжлтгүй буруу зүйл, хэцүү зүйл гэж боддгоо эрүүл юм шиг бодож чаддаг. Тэгснээрээ өнөөдөр би тэрийг зөв хэрэглэх тал дээр нь илүү гоё акцент гаргаж гисэн хэдий ч би яагаад өөрийгөө өнөөдөр би хамааралтай хүн гэж ярьдаг вэ гэхлээр энэ сэтгэл зүй дотор би энэ нэмжлэгээ дуусаагүй гэдгийг би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл би дахиад 10 жил энэ явцаараа явсны дараа л би үнэхээр яг энэ согтуурлундаа гэдэг зүйлтэй шал ондоогоор харьцдаг хүн болно. Ажил дуусаагүй л гэдгийг хэлэх гэсэн. Тэгээд ерөнхийдөө жоохон төвчээртэй байх хэрэгтэй. Янз янзын аргуудыг хэрэглэн согтуурлундаас ер нь энэ хэрэглээг багасгах гэдэг бол нэлээд хэцүү өөрчлөлтүүдийн нэг гэж бас ерөнхийдөө хэлэхэд би үнэн гэж бодож байна. За тэгээ ирээдүйдийн талаар жоохон дэлгэрэнгүй ярих гэж байна. Дараагийн асуулт. Англи хэлийг яаж зугаатай болох вэ? Дасгалыг дадал болгож чадахгүй байна. За энэ хоёр дээр хоёуланд нь төрөө иншлэлийн ямиг санаарай. За яаж зугаатай болох? Эхлээд болохоор зугаатай болгочвол айгүй амархан гэдгийг ашгүй энэ асуултан дотор агуулгадчих байх шиг байна. Тэ аль хэзээ. Энэ айгүй зөв тэрийг л дандаа бодох. Би одоо ер нь ямар ч шин зүйл хийхдээ ямар ч тэр нь ингээд айгүй сериозны юм байсан ч гэсэн байж болно. Serious юм байсан ч гэсэн болно. Би хүнтэй ярихдаа ингэж хийдэг, ингэж ярьдаг, даалгавар бэлтгэхдээ ингэж бэлддэг, презентац хийхдээ ингэж хийдэг гэдэг юм аюу тийм ажлын чухал өөрчлөлтийг хүртэл хийх гэж бод. Тэгсэн хэдий ч би тэрийг яаж өнөөдөр би өөртөө сонирхолтой зугаатай таалагдсан таашаал өгсөн байлгах болох вэ гэдгийг дандаа бод. За тэгээ англи хэлийг бод. Англи хэл зугаатай байв юу вэ? Англи хэл гэдэг зүйлийг сурахдаа хэлийг сурах гэж сурж ерөөсөө болохгүй. Хэлээрээ дамжуулж өөр юм хийх гэж сурах нь хамгийн зөв арга гэдгийг бол олон ярьсан байна. Тэгэхээр англи хэлийг сурахдаа гэж бодохын хооронд би юуг англиар хийвэл зугаатай вэ гэж бодвол кино үзэх, маш ингийн, TV series үзэх, маш ингийн, амар царайлаг бүсгүйтэй, царайлаг залуутай очиж цаг өнгөрүүлж ярилцах. Тэгээ англиар л ярих боломжтой. Айгуу гоё. Найзуудтайгаа нэг хэсэг англи хэлээр тоглоом тоглох. Айгуу гоё. Тэгэхээр өөрөөр хэлбэл англи хэлийг сурахаа зугаатай болохгүй ш. Англиар хийж байгаа зүйлээ зугаатай. Ингээ бодохоор айгуу олон юм гарч иж байгаа. Дасгалыг дадал болгож чадахгүй л байна даа гэж. Төвчээр нэгт нь хоёрт нь маш гоё төвчээрэн дээр суурилсан төлөвлөгөө гаргах. За би нэгээс нэрээ хэлээ тэгээ. Яг одоо энийг асуусан хүн мөн яг ийм асуулт бодож байгаа хүмүүстэй би ингээ өнөөдөр 7 сарын 1-ээс ирэх он дуустал буюу зөвхөн он дуустал шүү. Яг миний зааварчилгааг аюу нарийн дагаарай гэж хэлмээр хөшөө тань. Энэ зааварчилгааг өгөнгөд би 1 сар гингууд хүмүүс 6 сар биччихдэг. 1 жил гингууд хүмүүс 5 жилийн биччихдэг. 1 гингууд хүмүүс 5 биччихдэг. Энээс болоо ялгаа гараад идэв шүү. Тэгэхээр одоо миний хэлэх гэж байгаа зааварчилгааг аль болохоор нарийн даах гэж хичээгээр. 7 сарын 1-ээс 12 сарын 31 24 оны дуустал төлөвлөгөө бар. Энэ төлөвлөгөөн дээр ингэж 7 сарын 1-ээс 8 сарын 1 хүртэл та яг өнөөдөр хийж чаддаг давтамжаараа өөрөөр хэлбэл би 7 хоногт 2 удаа дасгал хийдэг бол яг тэрийг л хийн шүү. Тэгэхдээ миний хэлж байгаа зүйл нь 7 сарын 1-ээс 8 сарын 1 хүртэл яг тэрийг төлөвлөгөө болгож гарга. Тоог нь гарга. 7 хоногт 2 гэдэг чинь нийтдээ 8 удаа гэсэн. 4-7 хоногт 8 удаа гэсэн. Тэгэхээр 7 сарын 1-ээс 8 сарын 1 хүртэл яг л 8 удаа дасгал хийн шүү. 9 хийхгүй, 10 хийхгүй, 6 хийхгүй, 5 хийхгүй, 8-ыг л хийн шүү. Гэхдээ ингэж болно. 7 сарын эхний 7 хоногт нь 2-ыг хийчихэд, 3 дахь 7 хоногт нь 1-ийг хийчихэд, 4 дахь 7 хоногт нь тэр 1-ийг буцаж нөхөөд нэмж болно. Сүүлийн 7 хоногт 3-ыг хийж болно. Тэгэхдээ ямар ч үсэн зорилго 8 сарын 1 гэхэд та 8 дасгал хийсэн байна. За хэрвээ та 8 сарын 1 гэхэд 8 дасгалаа хийж чадсан бол 8 сарын 1-ээс 9 сарын 1-ний хооронд нийтдээ 10 дасгал хийж. Нийтдээ 10. Тэр сарын хугацаанд 10 дасгал. Одоо та цагийн хуваараа жоох өөрчилж болно. 7 хоногт 2, энэ 7 хоногт 3, энэ 7 хоногт 1 өөрчилж болно.
Тэгж хийгээрэй. Тэгээд хэрвээ амжилттай байх юм бол 10 сарын 1-ээс 9 сарын 1-ээс 10 сарын 1 хүртэл яг тэрийгэ давтна. Тэгээд 10 сарын 1-ээс 12 сарын 1 хүртэл 12 сарын 1 хүртэл дахиад 1-ийг нэмж болно. 1 юм уу 2-ыг нэмж. Гэх мэтээр явж хаад 12 сарын 31 гэхэд нийт тоогоор дуусгацсан байх зорилгоч. За энэ дээр нэг 2 нэмийг нэмье. Дасгалынхаа төлөвлөгөө гаргаж байхдаа хаана хийхийгээ сар болгонд бичээрэй. Жинд, гэрийн гадаа, энэ нь хөдөө, энэ нь тэнд гэх мэтээр хаана дасгал болгоно хийхээ өөрөө төлөвлөнө. Хоёрт нь яг хизээ хийх. Нэгд өдрийн 7 цагаас хий. Урт өдрийн 3 цагаас. Би өнөөдөр дасгал хөдөлгөөний дадал зуршлаа болгоод 10 хэдэн жил болж байгаа. Би бол угаасаа 14-5 тагаас л бассейн сэлж хийсэн. Угаасаа багаас ер нь итгэвтэй хөтөсөн. Янз янз юм хийгээд би хөдөлгөөн гэдэг бол хизээш миний амьдрал байнг байсан. Гэхдээ өнөөдөр ч гэсэн яг энэ подкастыг бичиж дуусчаад энэний дараа би яваад cryo болон infrared сауныхаа цагийн байрт орсон байгаа. Тэрлүү яв. Маргааш би 2 цагаас жим дээр багштайгаа дасгалжуулалт хийж 1 цагийн алуулна. Нөгөөдөр буюу нэгд өдрийн өглөө би оройн онгоцоор нисэж байгаа. Өглөө нь би яах вэ гэхээр infrared болон cryo буюу хасах 110 градус би хөлдөө cryo. Гэх мэтэр одоо ч гэсэн би өөрийнхөө цагийн байруудыг дасгалуудыг цагийн хуваартай хаана хизээ хинтээ гэдэг зүйлүүдээ гаргаж явдаг юм байна. Тэгэхээр энэ зөвлөгөөнүүдийг одоохондоо өгөөд ингэ дуусгая. Тэгээд амжилт. За тэгээд энэ явцад бууж өгнө шүү. Шантрын шүү. Алдын шүү. Гэтэ яана гэж зорилго чинь 12 сарын 31 гэхэд энэ ч 8 хийцэн байх хэвээр, энэ ч 8 хийцэн, энэ ч 10 хийцэн, энэ ч 12 гэх ингээд нэмэнгуут нэг 45 ч юм уу нэг тэгээд тэр 45-ыг л хийцэн байх. Ингээл бол 12 сарын 31-ээс цаашаа битгий бодоорой. Саяны тооноос битгий хэтрүүлээрэй. Чадах юм бол энэ дотроо л байрах шүү. Тэгээд 12 сарын 31-ний дараачийн төлөвлөгөөн дээр ажиллаж эхэлсэн. За дараач асуу. Өөрийнхөө бодсон зүйлийг л зөвгээд ботцохоод намайг буруутгаад байх юм аа. Намайг зөв юм ярьж байна гэж бодохгүй байна л гэсэн үг байх таа гэж. За энэ болохоор миний ээжийнхээ тухай ярьсан гэр бүлийн харилцааны ер нь бусдыгаа гэр бүлийнхнийгаа яаж өөрчлөх үү гэдэг ярьсан сэдвийн доор бичсэн зүйл. Тэгэд асуулт нь аюугай асуулт байна л да. Та ингээ гэр бүлийнхэнтэй зөвлөгөө өгмөр, найз нөхдөд зөвлөгөө өгмөр, та нэг юм харцсан, үзсэн, ойлгоцсон, амьдралдаа нэг юм мэдэрсэн. Тэгээд тэрийгээ бусдтай хуваалцмаар. Гэтэл тэр хүмүүс таны ярьж байгаа зүйлийг үнэлэхгүй байх, итгэхгүй байх гэж. Тэгмээд энэ дээр нэг сануулах хэрэгтэй зүйл нь нэгт нь бусдыг өөрчлөх хамгийн хэцүү зүйлүүдийг би зөндөө хальт ярьсан байна. Хоёрт нь бусдыг өөрчлөхөд та өөрийгөө өөрчлөхөд аюу төвчээртэй бай гэж би яриад байгаа шүү дээ. Бусдыг өөрчлөхөд бүр төвчээртэй байх хэрэгтэй. Гэхдээ бүр бусдыг өөрчлөх төвчээр бас аюу ондоо төвчээр. Өөрийгөө өөрчлөх төвчээр яах вэ гэхээр өөртөө зүгээр цаг хугацааны юм хөвчлийг ярьж байгаа. Бусдыг өөрчлөх төвчээрийн хамгийн хэцүү зүйл нь юу гэхээр бус хүмүүсийг буруу үйлдэл хийж байгааг нь хараад тэгээ тайван байх асуудал. Тэгээд төвчээртэй байх. Тэгээд энэнгүү хайраар хандаж сурах. Айгу ингийн онцгой жишээ нь энэ. Согтууруулахундаа уугаад байдаг хүн байна гэр бүлд чинь. Уулахын болиулмаар. Яагаад гэвэл уугаадах юм бол эрүүл мэнд зүс, элэг зүс тэгээд одоо бүх асуудлаар энэ хүн хэцүүднэ. Бүр хэцүүдэхтэй энэ хүн эмнэлэг твтэж эрүүл мэндийн асуудалд орно гэдгийг мэдчихэ гэж бод. Тэгээд тэр хүнд арх муу гэдгийг хэлэхмээр байдаг. Одоо энд яригдж байгаа төвчээр ямар төвчээр вэ гэхээр тэр хүнийг ууж байгааг нь хараад хэцүүж байгааг нь хараад тэгээд төвчээртэй хүлээх асуудал гарч байна. Яг энэ үед хүмүүс ингэж хэлнэ. Гооко гэр бүлийнхаа хайртай хүнээ ингэж хараад зовж байгааг нь хараад юу ч хийхгүй тэгээ байхад тах юм гэж. Би юу ч хийхгүй байна гэж хэлэв. Гэхдээ тэр хүнийг өөрчлөж чадна гэдэг дээр одоо төвчээрт хандсан. Тий гэр бүлийнхаа хараад зовж байгааг нь харж төвчиж чадварыг хэлж байгаа шүү. Угаасаа хүссэн үсээгөө тэгдэг. Хүмүүс эсрэгээр нь яадаг вэ гэхээр үгүй би төвчиж чадахгүй би очиж алдсан гэдэг. Очиж хэлнэ, загнана, явна. Нөлөөлөх гэж үзээд байгаа. Бүтдэггүй гэдгийг мэдж байгаа. Хэрвээ тэгж байдаг байсан бол тэр хүн онхнасаа өнөөдөр та энэ нөхцөл байхгүй байх байсан. Яг бол таны өмнөх аргаар чинь энэ хүн өөрчлөгдчих байсан шүү дээ. Яагаад энэ хүн өнөөдөр ингэж цогтон ингэж хэцүү байгаад. Яагаад гэвэл таны нөлөөлөлд ороогүй болохоор. Энэ байна. Тэгээд тэгтээ би одоо ингээд бүтэхгүй гэж хэлээ хайчихгүй. Би хариулт өгнө. Хариулт нь юм. Бусдыг өөрчлөхийн тулд
хамгийн түрүүн бидний хийж сурах ёстой зүйл тэр хийх гээд байгаа өөрчлөлтөө өөрөө харуулж сурах хэрэгтэй. Monkey see, monkey do. Энэ бол хүний сэтгэл зүйн маш энгийн гол. Бусдад нөлөөлөх хамгийн зөв арга нь хэлэх биш, загнах биш, урамшуулах биш, зөвлөх биш, ухаантайгаар хэлэх сургах биш, өөрөө хийж үзүүлэх л гэдэг. Тэгсэн нөхцөлд юу бий болдгоо вэ гэхээр хүн энэ хүний хилээд байгаа зүйл буюу надад зөв гэж хилээд байгаа зүйлээ энэ хүн өөрөө хийгээд байгаа юм чинь зөв юм бэ штэ. Тэгэхээр өөрөө хийхгүй мөртлөө. Одоо энэ жишээ гэл харъя л да. Би та хэдэд арх уурчаад арх ууж болохгүй шүү гэж хэлээд байвал та хэд миний зөвлөгөөнд итгэхгүй. Би өөрөө энэ олон зүйлээ та бүхэнд хийж харуулдаг болохоор та хэд надад тодорхой хэмжээр итгэж байгаа. Энэ комментэнд бичсэн асуулт яг адилхан. Би энийг ээж дээрээ гэр бүлийнхэнтэй найзуудтайгаа ч гэсэн өөрөө хийд. Би юм болгоно өгж байгаа зөвлөгөө болгоно 100% одоогоор өөрөө хийж чадахгүй байгаа. Зарим нэг дээр нүүрээ алдна. Тэднийг маань тэр хүмүүс маань сонсдгоо. Миний өөрийн хийж чаддаг зөвлөгөө, хийж чаддаг зүйлүүдээр яадаг гэж тэр хүмүүс өөртөө асууж ярьдаг болцоо одоо. Яад гэвэл тэд надад итгэдэг болчихсон. Тэгэхээр ямар нэгэн зөвлөгөө өгөхийн тулд итгэл бий болох хэрэгтэй. Итгэлийг бий болох хамгийн зөв арга нь өөрөө хийж үзүүлэх гэдэг зүйл байна. За тэгээд сүүлийн зөвлөгөө нь янз янзын арга оролдог шүү. Мянган аргаар үзэн. Чихэр өгнө, ташуур өгнө, лов өгнө. Өөрийнх нь дотоод итгэл үнэмшил зорилготой нь холбоо нь яагаад гэдгийг ойлгох гэж хичээн. Үхэлтэй зарим хүмүүсийн тэр уналтыг нүдэн дээр нь харуулна. Зөвөрийн мэдрүүл мянган арга байгаа шүү. Тэр болгоныг төвчээртэй хийж үзчихээж арт нь гардаг юм шиг байгаа шүү. Гэхдээ болдог. Эцэст нь хэлээд байгаа. Гэхдээ хэлчихье. Хүн өөрчлөгдөж болдог. Дарч асуул. Мөн биш дор чандаас ирсэн байна. Сайн байна уу? Амжилт. Ирч хүч сэргээгч минь ээ. Нойроо хэмждэг аппарат Монголд ирэхдээ аваад ирээч please. Худалдаж авъя. Би ер нь энэ WOP болон энэ Монголд олдохгүй байгаа хэдэн технологиудыг би өөрийн дахиад нэг бид нар сая ийм эрүүл мэндийн бокс гаргаж үзсэн байна. Би илүү нэг айгүй өндөр түвшний нэг VIP бокс гаргая гэж бодоод тэр нь болохоор жоохон үнэтэй зүйлүүд байна. Гэхдээ яахааргүй би өөрийнхөө өдөр тутмын хэрэглээний зүйлүүдээс авахлаа технологи оруулсан янз янзын юм хэмжүүрүүд дээр суурилсан нэг юм боксыг ирээдүйд ерөнхийдөө гаргана гэж бодож байгаа. Тэгэхээр stay tuned. Дараач асуулт. Сайн уу? Яаж өглөө бүр дасгал хийдэг хүн болох вэ гэж. Түрүү би хариулсан гэж бодож байна. Би энэ дээр тэгэхээр ганцхан зүйлийг хэлж та. Өглөө дасгал хийх. Дасгал хийхийн цагийн хуваар дээр ер нь бол би нэг амар нарийн боддгоо. Ганцхан боддог зүйл тэгээд чиглэл ухаанаар батлагдсан зүйл нь юу гэхээр унтах руугаа ойртуулчихад би чинь тайвшруулахаа горим руу эрт орч чадахгүй тэгээд нойр нийлүүлдэг гэдгийг хэлээд мартчихлаа. Бусдаар бол дасгалыг өглөө эрт хийж болно, өдөр хийж болно, үдээс хойш хийж болно, орой хийж болно. Энэ дээр нэг нөлөөлдөг нэг судалгааны байдаг вэ гэхээр хүний бие хизээ хамгийн зөв ажилтдаг ба дасгал хөдөлгөөн зориулж хамгийн зөв ажилтдаг бол үдээс хойш юм байна. Үдээс хойш гэдгээр би өдрийн 1-4 цагийн хооронд хүний бие ер нь хамгийн өндөр ачаал авах чадвартай, уян хатан булчин гоё рекорд өвтөх боломжтой байна гэдгийг судалгаагаар батлагдсан байна. Тэрнээс өөрөөр бол ер нь хүн болгон хизээч хийхэд болно шүү. Тэгэхээр би тэр одоо амьдралын хэм маягаас болоод өглөө идэх хүмүүс байдаг. Зөвхөн гарч байгаа цаг нь тийм болохоор миний мэдэх нэг хэд хэдэн хамтарч ажилладаг залуучууд өглөө болгон 5-аас сэрээ сурцсан, 6-аас сэрээ сурцсан. Тэр хүмүүст бол болно. Сэрээ сурцсан байсан. Тэгээд дараа нь тасгал байна. Би энэ дээр ганцхан хэлмээр байгаа зөвлөгөө. Хүмүүс өглөө хийдэг болохоор би өглөө хийдэг болно гэсэн горимыг л бити дагаарай л гэж хэлмээр. Өөрийнхөө амьдралын хэм маягт тохирсон хамгийн зөв цагийн цонхоо олвол зүгээр шүү гэдгийг хэлмээр. Тэгээд хэрвээ зүгээр асуултанд шууд хариулъя. Өглөө болгон хийдэг болохыг яаж авах? Хизээ гэдэг контролоо бий болох. Би өмнөх подкастаар бас энийг ярьсан. Өөрчлөлтийг бий болохын тулд хоёр зүйл хийж сурах хэрэгтэй тийм ээ. Тэр нь болохоор орчноо контролд сурах хэрэгтэй. Тэгээд хүмүүсийг иргэн тойрны хүмүүсээ тэр өөрийнхөө хүсэж байгаа нөхцөлтөнд зохицуулж контрол сурах. Тэрийн даялах хэрэгтэй. Орчноо гэдэг нь хэрвээ та өглөө эрт хийх гэдэг бол жим коммитментаа өгчөө жим руугаа өглөө болгоо явдаг болчоод жим нь ойрхон байх юм бол бас илүү амархан. Гэх мэтээр магадлалыг өсгөх өөрийнхөө удирдлагын доор байгаа зүйлүүдээ эндээ өглөөний цагтаа нийцүүлэх хэрэгтэй гэж хэлмээр. Хаана удирд, хизээгээ удирд, яаж гэдгээ удирдаа гэж хэлж байна. За сүүлийн асуулт.
Цагийн менежмент гэсэн подкастын доор орж ирсэн байна. Яаж төлөвлөдөг жишээгээ үзүүлвэл уг нь хүн анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү 15 минутын таскуудаа хуваадаг гэж хэлчихээд 40 минут дуржигнуулт нэг юма тойроод жаахан ойлгомжгүй ярьсан санагдлаа гэж. Миний хоёр өөр ярьсан зүйлийг миний ярьж байгаа зүйлийг үйлдэлтэй холбох гэж оролцсон байна. Гэхдээ миний нөгөө үйлдэл нь болохоор би нэг удаагаар хэрэв би өнөөдөр ямар нэгэн агуулгыг хүний attention span зориулж зөвхөн хийх юм бол яг үнэхээр 15 минут л доктортойгоор барьж чаддаг хүмүүст зориулна гэхээр чи би тэгж чаддгүй хүмүүст нь олон хүмүүсээс нь агуулга маань хасагдах гэдэг гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ нэг агуулгын миний нөгөө подкастын урт ярьж байгаа зүйлийн урт буцаагаад миний ярьж байгаа сэдвтэй холбоотой зүйл хоёр нэг талаас бас айгүй нийцүүл айгүй зүгээр л юм шиг байна л да энэ асуултаас гарч иж байгаа. Гэхдээ бас яг нөгөө талдаа хоёр өөр зүйл юм аа л гэдгийг хэлэх гээд байна. Би подкастынхаа агуулгыг бодохдоо хүний анхаарлыг хамгийн урт хизээ барихад дээрээ л нийцүүлнэ гэж бодох юм бол энэ таамаглал энэ асуултын артын таамаглал үнэн гэж бодож байна. Эсвэргээр болохоор би юу хийх гээд байгаа гэж бодвол арай ондоо гэж бодож байна. Яг тэгэхээр хүн 15 минут анхаарал өгсөн ч гэсэн бид нар 2 цагийн кино үздэг гэдгээ мартаж болохгүй. Ихэнх агуулгууд тийм байдаг. Яагаад тэгэхээр үргэлжилсэн байдлаар 15 хүн ингэсэн үг биш шүү дээ тийм ээ. Бид нэг ажил хийж байхдаа зөвхөн 15 минут хийжээ тэгээ босд нь ажиллаж чаддгүй биш шүү дээ. Бид нар сатаардаг, хаягддаг, тойрдог, тэгжээснаа буцаа 15. Өөрөөр хэлбэл хоримтлаа харах юм бол голд нь аягүй юу хоосон цагууд аягүй байдаг. Гэхдээ хоримтлаа харах юм бол хүн. Тэгээд басны эцэст нь хэлэх юм нэ. Тэр анхаарлын тэр хоримтлын тэр 15 минутын цонх гэдэг зүйл хэрвээ зөв хийж байгаа юм бол сунах хэрэгтэй гэдэг нь үнэн байх гэж бодож тийм ээ. Тэрнтэй санал нийлж байгаа болов гэж бодож. Өөрөөр хэлбэл би өнөөдөр 15 минутаа мастерлмааргүй. Би 90 минутыг мастерлмаар. Нэлээд урт сонсож байна. Гэхдээ 90 минутыг мастерлмаар. Хэрвээ би ямар ч одоо ном бичих гэдэг дээр суугаад 90 минут гүнзгий attention-ыг өгч чадах юм супер. Тэгээ би тэрийг ерөөсөн муулна. Тэгж чаддаг. Өөрөөр хэлбэл тэр 15 гэдэг чинь бас юм тогтцсон амар том юм юу эхлэлийн цэг төгсгөлийн цэг бишрүүл гэдэг юм. Энэ нь бол ажиглал, энэ нь бол зарим нэг зүйл дээр харагдаж байгаа зүйл бодит байдал. Гэхдээ бас энэ өөрөө 100% үнэн биш л гэдгийг хэлмээр. Бүх хүн тийм биш л гэдэг санал. Гэхдээ энэ саяны шиг юм орж иж байгаа комментууд айгүй гоё шүү. Тэгэхээр ингээд хиндэ ингээд зөрчсөн юм шиг ч юм уу эсвэл санал хэлэхгүй ч байгаа юм шиг ийм асуултууд чинь буцаагаад өнөөдөр бидний нөгөө юу юмаа өөрөөр харах ийм хатгалгааг бий болгож байна тийм ээ. Өөрөөр бодох чиглэлийг бий болгож. Хэрвээ иймэрхүү юм ярьж байгаа, иймэрхүү коммент бичиж байгаа хүн маань өөрөө энийг бичиж байхдаа үнэхээр яг сониучсан гаргалт гэж бичиж байгаа бол айгүй гоё шүү. Гэхдээ эсэргээрээ оког буруу гэдгийг батал гэж бичиж байгаа бол өөрт чинь хэрэгтэй биш болов гэж бодож байна л та тийм ээ. Яа тэгэхээр тэрийг биччихээд надаас хариулт авахгүй намайг баталчихж байгаа асуудал биш. Өөрийнхөө аргументыг бас баталчихж байгаа асуудал биш болохоор тийм ээ. Тэгэхээр хэрвээ санаачлалын зүг бол иймэрхүү коммент айгүй гоё шүү л гэж хэлмээр бичээд байгаарай. Ингэжээж би өнөөдөр би бас нэг сүлүүдний тавтаад байгаа зүйл нь яаж үнэхээр шинжлэх ухаанч хүн шиг юм руу хардаг болох вэ? Юм батлагдах ёстой, цагдах ёстой, үнэн гэдэг зүйл дандаа өөрчлөгдөх ёстой гэдэг дээр өөрийнхөө толгойг шилжүүлэх гэдэг байгаа. Тэгээд тэрнтэй бол саний асуулт айгүй гоё явж байна. За ингээд өнөөдрийнхөө подкаст асуулт хариултын хэсгийг дуусгая. Миний видеог анх удаа энэ YouTube суваг дээр үзэж байгаа бол subscribe хийгээ битгий мартаарай. Тэгэд нэр subscribe хийсэн хүмүүс маань видеонуудаа алгасахгүй байвал энэ хонхны icon дээр дарчих юм бол notification тань руу очие шүү. Тэгвэл нөгөө бид нэр 7 хоногт 2-3 видео орж байгаа. Тэгээд заримдаа магадгүй хүмүүс надаас нэг энэ подкаст энэ сэдвтэн хаана энэ сэдвтэн хаана гэх асуудаг. Тэгээд тэрийг алгасахгүй байвал subscribe тэгээ хонхон дээр дараарай. Тэгээ өнөөдрийн подкаст таалагдсан байх гэж найдаж байна. Энэтэй холбоотой асуулт, өөр янз бүрийн асуулт, комент, санал бодлого байх юм бол энэ доор хэсэгт нь бичгээ битгий мартаарай. Подкаст аудиогоор сонсож байгаа хүмүүс маань ч гэсэн өөрөөхөө сонсож байгаа платформ дээр комментууд, саналуудаа бичгээ битгий мартаарай. За тэгээд баялаар өдрөг байцгаагаарай. Хэдүүлээ дараагийн подкастаар уулзцгаая баярлалаа.